Бодлого FM 11 татврын дараахан өрөө өртөг. Татврын дараахан өрөө өртөг. Тэгээ Hauser компанийн өмнө гаргасан бондын купоны хүү 10%, харин яг одоогийн хугацаанд бүх ашиг 12%. Тус компани ижил хугацаанд бүх ашигтай шинэ бонд нэмж гаргах төлөвлөгөөтэй. Татвар 35%. Тэгээ Hauser компани татврын дараахан өрөө өртөг хийдвэ. Хариу. Нэрлсэн үнээр нь гаргах купоны хөөний түвшин 12% байна. За тэгэхээр яг одоогийн хугацаанд бүх ашигтай гэсэн учраас 12% гэсэн үг. За тэгэхээр өмнө нь бодлогод өгсөн бондын купоны хөө 10% гэдэг маань өмнө нь гаргасан бонд учраас одоогийн тооцоонд энэ тоо огт орохгүй гэсэн үг. За тэгэхээр ээлдээ тэнцүү 12%. Татврын дараах өрөө өртөг. Ээлдэг үйлсдэг нь нэгээс асхан татвар байдаг. Манай жишээн дээр 35% байгаа. Энэ коэффициентийг шилжүүлэхээр 0.35 болж байгаа. За тэгээд тэнцүү. Ээлдээ 12%. Үйлчлэг нь 1-ээс 0.35-ыг асгаад 0.65 болж байна. Тэнцүү 780% болж байна. За тэгээд Hauser компани татврын дараах өрөө өртөг хэдвэ гэсэн асуулт байсан. 780% болж байна гэсэн үг. Анхаарал тавьсанд баярлалаа.